Залуучуудаа хандаж нэг зөвлөгөө хэлье. Хэрв та хайртай дуртай хандлан сууна гэж байгаа бол заавал гэрэлтэй бүртгүүлээрэй. Ингээгүй улмаас нэгдүгürt үр хүүхдээ тэжээнд итгэх, аав ээжигээ асран хамгаалах, дундын эд төрөнг бий болгох гэх мэтийн зүйлүүд эрсдэлд ороод байгаа байхгүй юу? Тийм учраас л заавал гэрэлтэй бүртгүүлээрэй. Гэрэлтэй бүртгүүлээгүй олон жил амьдсан олон хүүхэдтэй ийм гэрүүлүүд бас байдгийн байна. Энэ гэрүүлүүдийн хувьд мөн хэн нэгэн шахаж шаардгаад гэрэлтэй батлуулаарай. Тэгэхгүй бол ерөөсөө дуртай үедээ саллаа нийлээ явлаа гэдэг нөгөө үр хүүхдүүдийн хувь заяа нөгөө хамтран амьдсан одоо эхнэр нөхрийн олон жилийн бие сэтгэл эд төрөнг бүхэлдээ байхгүй болох ийм л асуудал үүсэж байгаа байхгүй юу? Дөнгөж сая нэг эмэгтэй над руу залгалаа. Европт амьдардаг 13 жил болж байгаа хоёр хүүхэдтэй тухайн улсдаа 4-5 сүлжээ ресторантай Монголд олон тооны одоо үйл хөдлөх хөрөнгөтэй тухайн рестораныхаа орлогоор авсан төлөөсөж амьдардаг байсан. Гэтэл нөхөр нь Монгол руу ирээд 2-3 сар болонгуудаа шууд буцаж очихгүй саллаа гэсэн. Хамгийн гол нь энэ гэрүүл гэрэлтийн баталгаа байхгүй байсан. Тийм учраас хүссэн үедээ саллаа нийлээ. Нөгөө үр хүүхдээ тэжээнд итгэх тухайн асуудал тэнд байхгүй зөвхөн эд хөрөнгөний төлөө. Энэ эмэгтэй хувьд нь тавьшигчгаа байдаг. Хоёр хүүхдээ байдаг. Амьдралынхаа 20 жилийг зарцуулсан байдаг. Одоо ахаад хүнтэй суух тухай, үр хүүхдээ болох тухай, эд хөрөнгөтэй болох тухай асуудал энд байхгүй шүү дээ. Энэ бүхний чинь алдаа нэм юм хэрэг гэрлэлтэд батлуулаагүй тал байдаг байхгүй юу? За цаашлах нь бол гэрлэлтэд батлуулсан ч гэсэн хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгөө гэрүүлийнхээ гишүүдийн нэрээр одоо бүртгүүлж дундын хөрөнгө болгоорой. Тэгэхгүй бол гэрлэлсээс хойш хөрөнгө дундынх гэж хэлээд гэрлэлээс өмнө хамтран амьдралдаа бий болсон эд хөрөнгө чинь хувиалт хөрөнгө болоод бас үлдчихэж шүү. Үүнийг хосуудаа зөвлөе.